За hello. Хоёр дахь бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн дугаараараа та бүхэнд Мари Кондогийн амьдралыг өөрчлөх эмх зэгц ба түүний гайхамшигт эд чит гэсэн номыг онцолж байна. За энэхүү ном нь анх 2011 онд Япон улсад хэвлэгдэж гараад тэгээ 2014 онд Америк нэгдсэн улсад англи хэл дээр орчуулагдж гарах тухайн ондоо Нью-Йорк Таймс төвөл дээр бестселлер ном шалгарсан байна. За зохиолчийн хувьд гэх юм бол бүр анх 5 настайгаас хойш яг энэ эмх зэгцтэй байх байдал гэдэг зүйл шунан дурлаад тэгээ өдгөөд 41 настай гэр албан тасалгааг цэгцлэх, зааварлагч зөвлөх гэдэг албан тушаалаар өдөө хүртэл амжилттай ажилласаар явж байгаа юм байгаа. За тэгээ миний хувьд гэх юм бол яг энэ эмх зэгцтэй байх байдал гэдэг зүйлээс бол маш холхон. Тэрийгэ ч гэсэн бичсэний түрүүнд нэлсэн зүйтэй байх. Тийм ч учраас энэ ойлголтыг гэрээ зэгцлэх, айгаавах, шалаавах, тоос оруулах гэдэг ойлголтоор дүгндэг байсан бол тэгээ номоо уншаад шал өөрөөр дүгндэг болсон байгаа. За 10 настайдаа ч илүүтэй энэ номыг уншиж исэн. Тухайд номны гол take away буюу юу хөх гээд байгаа санааг нь бол барьж авч чадаагүй. Саяхан нэг 2-7 хоногийн өмнө лөө яг эргүүлж уншаад тэгээ гол санааг нь бол барьж авч чадсан. За энэ номон дээр гарч байгаа нэг хүмүүсийн дунд айгүй нийтлэг ташаа ойлголт байгаад байдаг нь. За хүн нэг нэг цаг юм уу те эсвэл 30 минут гаргаад өдөр болгон гэрээс хөрчгөл болно гэдэг ойлголт байдаг. Тэгээ миний хувьд ч гэсэн тийм ойлголттой байсан. Гэхдээ яг энэ манай номны зохиолчийн хувьд яг энэ салбартаа 20-с дээш жил за бараг 30-аад жил байна да. Яг энэ зөвлөхөр ажиллаж байгаа хүний хувьд бидэрт юу гэж зөвлөж байна гэхээр за хүн өдөр болгон гэрээ цэвэрлэнэ гэдэг бол хотлаа. За зарим өдөр нь ажил гараад цэвэрлэж үгүй ч үү те. Харин гэрээ албан тасалгаагаа офис хож байт юм уу те. Нэгэн өдөр гаргаад бүгдийг зэгцэлж цэвэрлэхэд л хангалттай. Бус өдөр нь юу ч их шаардлагагүй. Тэгээд яг тэр нэгэн өдөр цэвэрлж зэгцэлж дуусгахын тулд бас хэд хэдэн алхам уцтай. За эхний алхам нь юу гэж байгаа юм бэ гэхээр эхлээд юмаа цомгохдох ёстой гинэ. За юмаа цомгохдохын тулд хэдүүлээ юмаа хаях ёстой болно. За энэ юмаа хаях гэдэг зүйл дээр бол энэ номны зохиолч бас нэг философиг оруулж ирж байгаа нь. За хүний амьдралд эд зүйлс, эд материал. За тэр тусмаа бус хүмүүс ч гэсэн яг өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний цаг хугацаатай ирдэг. Цаг нь болохоор явдаг. Бид нар ч гэсэн хүлээн зөвшөөрөөд цаг нь ихээр явуулах ёстой гэдэг философиг бол оруулж ирж байгаа. За тэгээ энэ ч гэсэн бид эд материал дээр. За хэдүүлээ хувцсан дээр жишээ аваад үзэл тээ. За зарим хувцс бидэрт Багдад хэрэглээс гардаг. За зарим нь модноос хоцроод загвар нь хоцроод хэрэглээс гардаг. Тэгээ хүн яг тэр хэрэглээс гарсан зүйлээ хэрэглэхгүй байгаа зүйлсээ бол шууд хайж явах хэрэгтэй гинэ. Тэгэд яг энэ бас номны зохиолч маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр за эмх зэгцтэй байх байдал гэдэг зүйл бол эмийг гаднаас нь өнгөцгөн харахад цэвэрлээ тавих зүйл бол биш юм аа. Хүн өөрийгөө олж нээж юунд дуртайгаа олж мэдэх асар том боломж юм аа гэж хэлсэн байгаа. За тэгэхээр хүн юмаа хайж эмх зэгцтэй байлгаснаар хүн юунд дуртайгаа хамгийн сүүлд нь олж мэднэ гэж байна. За жишээ нь дуртай номоо унших дуртай номоо авч үлддэг ч юм уу те. Өмс дуртай хувцас авч үлддэг ч юм уу те. Тэгээд яг хүн хаяхтай за би энийг хайж ин да гэж бол бодож болохгүй юм байл. За энийг хайж ин да гэж бодчих юм бол тодорхой хэмжээгээр дотор нь хорогдоод ч юм уу те. Бас хаяхаас илүүтэйгээр бүр хадгалах боломжтой. Хадгалчих юм бол бүр ингээд овоорсоор байгаад харин ч бүр энэ эмх зэгц гэдэг зүйл маань орвонгоороо эргээд эмх замбраагүй байдал үүсэх боломжтой. Тэгэхээр хүн зүгээр цаг нь ирсэн. Тэгээд хэрэглээс гарсан. Хэрэглэхээ болсон зүйлээ шууд хайж явах хэрэгтэй гинэ. За энэ дээр бол бас би яг гэрээ зэвэрлж явахдаа за энэ номыг бол дараа нь уншнаа.
гэд хадгалаад авсан номоо бол хизээч уншиж байгаагүй. Тэгээ тийм ч учраас яг энэ номон дээр одоо манай зохиолч маань зөвлөж байгаа шиг одоо уншихаа болцсон ном уу. За бүр тал хүртэл уншичаад одоо уншихаа болцсон номоо хүртэл надад шууд хайж явах хэрэгтэй гинэ. Тэгэхгүй бол энэ овоор бол хизээч уншихгүй бол ямар ч нэмэргүй. За тэгэхээр ер нь бол эхний алхам нь бол юмаа цомхотгож юмаа хаяхаас эхэлж байгаа. За яг энэ хэсгийг уншиж байхад бол надад нэг бодол орж ирсэн нь за манай монголчууд бол айгүй нээлттэй хүмүүс шүү дээ, тий. За одоо чинь миний хувьд одоо юмаа хаяад яг өөрийн дуртай өөр сэтгэлд нийцсэн одоо өөрийн хэрэглэн гэсэн зүйлсээ авч үлдсэний дараа одоо чинь хамаатны ахнараас ч юм уу, тий. Одоо багцсан хувцсууд нороод ирдэг. За тэр зам одоо бүр жоох хөвгт үзд жишээ авах юм бол за бүр хувцс босгоол баг одоо эндээс хамаатны хүүхдүүд байна уу, тий. Одоо таньдаг мэддэг юу гэдэг нь, тий. Бүх хүмүүсээс хувцс ороод ирдэг, одоо хувцс босгодог. За тэгээ хэдүүлгийн энэ үйлдэл нь бол яг манай номын зохиолчийн үзэл бодолтой зөрөлдөж байгаа. За одоо нэг бодлын одоо хүний хувцс одоо албан шаардлагаар гэх юм уу, тий. Босгоод өмснө гэдэг чинь нэг бодлын тухайн хүний бүтээл сэтгэлгээнд нөлөөлнө гэж бол яг манай зохиолч хэлж байгаа. Хүн өөрийнхөө дуртай зүйлээс хэрэглэх ёстой. Харин энэ нэрнээс хүний орж ирсэн юмыг бол өмсөх нь тухайн хүний бүтээл сэтгэлгээнд нөлөөлнө гэж бол хэлж байгаа. За тэгээд энэ бүтээл сэтгэлгээ хүмүүний орон зай гэдэг бас ойлголтыг энэ номон дээрээс баг зэрэг гарч байгаа юм аа. За орон зай гэх юм бол хувийн орон зайг ярих юм бол бас нэлээд том сэдв. За энэ одоо гадаадын орнуудад за тэр тусмаа бүр барууны орнуудад яг энэ соёл нь бол дэлгэрсэн байдаг. Одоо хүн бүр одоо тустай өрөөтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу, те. Гэхдээ хувийн орон зай гэдэг тухайн хүн өөрөө тодорхойлдог учраас энэ бол нэг тийм том асуудал биш. Тэгээ хүн яг өөрийнхөө орон зайг тодорхойлоод одоо юунд дуртайгаа одоо олж нээх ёстой охинэ. За тэгээд яг энэ саний дурдчилсан одоо бүтээл сэтгэлгээ. За японочууд одоо косплей буюу те одоо дүр төөрөх гэж ярих юм уу, те. Тэрүүгээр аюу алдартай одоо ямар ч хамаагүй дүр туурал элдв янзын хувц өмсөөл явж идэг. Тэгээ энэ нь бол яг тухайн хүний өөрийн амьдралаараа амьдарч байгаа одоо бүтээл сэтгэлгээ тухайн хүн өөрийн амьдралаараа амьдарч байгаа гэдэг одоо илэрхийлэмж юм нэ. Тэгэхгүй одоо Монголд одоо ингээ хүний хувцтэй одоо босгож ирсэн хувцснуудаас өмсөөлөх юм бол тухайн хүн өөрийнхөө юунд дуртайгаа олж мэдхгүйгээр одоо албан шаардлагаар юм өмсөх юм бол тухайн хүний одоо бүтээл сэтгэлгээнд бас нөлөөлдөг гинэ. Тэгэхээр яг уу одоо энэ номны гол point те одоо ярьсан юм базаад хэлэхэд бол за эмх тэгцтэй байх байдал гэдэг нь бол одоо эхлээд юм хаяхаас эхэлдэг. Юм явуулж иж дараагийн одоо илүү хэрэгтэй зүйлс хүний амьдралд орж ирнэ гэж бол эхний гол point нэгаа. За тэгээ хоёр дахь гол point нь бол одоо хоёр дахь гол point нь бол яг энэ бүтээл сэтгэлгээ хувийн орон зай гэдэг зүйл байгаа. За тэгээд энийг ч гэсэн бүгдээрээ эрхэмлэе гэж бол та бүхэндээ уриалах гэдэг байгаа. За тэгээд та бүхэн яг энэ эмх тэгцтэй байх байдал гэдэг зүйлийг дэлгэрэнгүй уншихыг хүсэх юм бол энэ номыг өөртөө уншаарай. Айгу жижиг ном байгаа. Тэр 280 гаруй утастай л баг. Миний хувьд нэг 7 өдрийн дотор бол уншаад дуусгацсан. За тэгээд одоо явж гэрээ цэвэрлэе гэж бодож байна. Одоо эмх тэгцтэй байл гэж бодож байна. Өөрийгөө олъё гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ үрээд өндөрлж байна. За тэгээд дараагийн номоор идэлээ уулзцгаая.